тасралтгүй ямар нэгэн шийдвэр гараагүй байсан гэж би түрүүнд хэлсэн үгээ бас давтаж хэлж байна. За задлан шийдлгээгээр талигаач бол живэлт буюу одоо амьсгалын замд гадны бит ус орсон, шингэн зүйл орсон гэдгээр нас орсон. За хөнгөн зэргийн согтолтой байжээ гэдэг шинжээ чимжээ дүгнэлтүүд гарсан. Ингээд энэ асуудал дээр Хөвсгөл аймаг руу яагаад явах болов, ямар учраас явах болов, энэ амнаас ямар удалтай, ямар учраас ингэж хөнөөгдөв, энэ дээр ямар нэгэн гадны нөлөө байна уу гэх мэтлэн энэ асуудлууд дээр анханасаа ажил үүргийн чиг үүргийн дагуу мөрдөн байцаах газрын онц сүнд гэмтэр мөрдөх хэлцээс аймаг орон нутгийн шалгаж байгаа хэрэгүүдээр хяналттай мэрэгжлийн заавар зөвлөгөөр хайцаж, хандаж, хийлгэж явж исэн. Улмаар ач холбогдол өгөөд цагдаагийн ерхий гасан дарганы төвчлөөр дахиж мөн ажлын хэсэг байгуулагдаад хэрэг асуудлыг улсын ерхий прокурорын хариалт тогтоож өгсөн дагуу одоо мөрдөн байцаах газрын онц сүнд гэмтэр мөрдөх хэлцээр хариалт тогтоосон авч шалгаж байгаа. Одоо ч гэсэн ажлын хэсгийн аль багчид хөдөө орон нутгийн бас томилтоор ажиллаж байгаа. Ирлээ гэдэг маягаар анх гэмтэл автсан өмнөгийн тэр ажиллаж исэн кемп дээрсэн байдаг. За ингээд тухайн үеийн тэр өмнөгийн 3 дэсний эсрэг төлөөх цагтаа уулзаж тайлбар авсан. За тухайн үед ямар асуудал болов гэдэг асуудлыг хэрэг учрлын газрын үзлэг хийсэн. За хэрэг учрлын газарт үзлэг хийхдээ тухайн аймаг орон нутгийн мөрч, за анчин гэх мэтлэн бас ахуйн чиглэлийн үйл ажиллагаанд нэлээсээ улам өргөжүүлэх чадвартай юм үсэг оролцуулсан үзлэг хийгээд за моциклийн хуучин мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үтсэн байдаг. Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор Өмнөгов аймагт ажиллаар явж исэн тусгай үүргийн онгоц тэр өдөр явж таарад талигаас 4 сарын 30-ны өдөр Батлан хамгаалалт хууль сургуулийн нэгдсэн эмнэлэгт ирж хагалгаанд орсон. Хэвлэлдээ 3 шархтай байдаг. За 4.5 см гүнтэй тэр шарх маань хэвлийн хүндийг нэвтэрсэн гэсэн ийм шинжээчийн дүгнэлт гарсан. Ийм хэрэг асуудал байдаг.